Хятадын эсрэг үзэлтэн ч гэдэг юм уу нэг ийм нэг ганц хоёр юм бас яригадах шиг байна тий. Би хятадын муулаг шүү дээ. Огт муулаг. Зарим тохиолдолд бодит байдлыг хэлэх нь доромж шиг санагддаг тохиолдол байна. Энэ Орман дээр гарч байгаа үйл явдалд хятадууд оролцсон. Энд хэрвээ Орос юм уу, Япон юм уу, Америк ч юм уу оролцсон бол би Америкийн тухай юм уу, Япон Оросын тухай бичих ёстой. Гэтэл энэ яхаарахгүй түүхэнд болсон үйл явдал дээр нь хятад хүн оролцсон баг. Хятадуудын одоо гүнзгий ноцтой оролцсон. 100 жилийн өмнө монголчуудын одоо хувь зээнд хамгийн холбоотой байсан тэр хятад холбоотой байсан шүү дээ. 20 дугаар зууны өнгөрсөн 20 дугаар зууны Монгол үндэсний түүх болвол хятадын одоо санаархлаас өөрсдөө тусгаар болгох гэсэн хатуу ширүүн ил далд тэмцлийн түүх л байсан шүү дээ. За хятад хүмүүсийг бүгдийг муу гэж огт бичээгүй. Монгол хүнийг бүгдийг сайн гэж огт бичээгүй. Цогор анандыг тэр гашуун усны говьд айлд зарцлагдаад гинжтэй гахаараа хонжоохот өрөвдөд өнжөөд нэг одоо тодорхой цутангаар тижийдэг хоёр самган хятад хүн шүү дээ. Нинжин сэтгэлтэй өрөвч зөөлөн. Тэгээ сүүлд нь цогоранд тэр хоёр чинь ачийг хариулах гэж очсон, нэг нь нас урчсан, нэгэнд нь ачийг хариулдаг шүү дээ. Тэр цохор хэн Азан дамбыг шархтай баригдчихсан өтөө твтэж яхад нь насад дэмждэг бордорж өгөн чигтад хүн шүү дээ. Тэгээ тэр чинь хэлж байгаа. Гэхдээ чи яавд дааж. Ягаад энэ араатнуудын гарт орчихв? Танай энэ Монгол нутагт талын чон, хээрийн чон илбэг бол манай хятад нутагт хүн чон илбэг. Жарахгүй шүү, хүн ихтэй газар жарахгүй шүү. Илбэг шүүдээгээд халаглаад шархыг арчаад ингээд би одоо даа тусалж чадахгүй байна гэдээ халаглаад зовоо сууж байгаа тэр хүн муу хүн биш шүү дээ. Тэр хүн хятад хүн муу хүн биш. За тэр цохор амны хамжаа болоо явж байгаа Салим гэж сахилын нэртэй лалын одоо исламын шашны шашинд ороод сахилын нэр авсан хятад ир байгаа. Тэр бол ер нь яг нарийн ярих юм бол манай цохор амнаас давн өөхөөс тутахааргүй тийм ширтэй хүн гүнзгий тань мэдсэн тийм хүн байгаа. Тэр чинь өөрийгөө ямар их нүгэл хийснээ өөрөө мэдчихэж байгаа. Тэгээ тэрний хадлаа шаналаад гутраад тэгээ өөрийгөө одоо шийдэхийг бурхнаас ч юм уу одоо тэр чи намайг тарчлаач гэж энийг зооргонд ирэхдээ шууд хэлж байгаа шүү дээ. Зүгээр нь битгий алчих гэх. Тэгээ тэр ер нь хүний хамгийн нандин чанар юугаар илэрдэг тэр гимшлэр илэрдэг. Хамгийн их үнцэнтэй хүн хамгийн их хүн гүнзгий гимсэж чаддаг. Тэгээ тэр Салим шиг тэгж гимсэж байгаа хүн тэр энэ дээр баг байхгүй дээ. Тэр муу тэр шиг хатгүй шүү дээ. Тэр муу хүн үү. Тэгээ ингээд харах юм бол би хаттуудыг огт муу бүгдийг муу гэж хэлээг байгаа. Нөгөө талаас нь одоо монголчууд байна. Монголчуудыг одоо тэр яг тэр нэг 7 сайрыг сайн гэснээс биш одоо тэр чинь олонх нь бол ер нь бас л таарах нөхцөл байгаад байгаа шүү дээ. Тэр одоо мухар маран байна. Одоо нэг 200 хойны төлөө авчиад цооргондоо авч амьдраш талхачдаг. Тэр хэн байна? Нөгөө Явган бадга нүцгэн ядмаа хоёр гэдэг нэг хоёр арчаагүй залахгүй гинин тэнийг одоо юу гэдин тэгээд хамаг сүлдэн тэгээд тэрийг харсан хүн бол ойготмор тийм хоёр хүн байна. Чи Монгол хүмүүс байгаа шүү дээ. Өөрөөр би юу хэлж ийн нөхдөр тэг өшөөх олон хүмүүс байгаа. Одоо тэр Азан дамбыг хэдэн өхрийнхээ араас яг өөрийнх нь өхөр хэдийгээр бодит байдал дээр өөрийнх нь өхөр мөн боловч тэр цаана одоо тэр үндэсний баялагын тухай асуул яригдж байгаа шүү дээ. Үнцний тухай асуул яригдж байгаа. Тим юмны төлөө явж яхад нь замд нь таарсан тэр нэг 3 нөхөр шүү дээ. Нэг нь болох тэр нэг гөлчөө гэдэг нөхөр. Чиний нөхөр бол зөөрхөн өхөр талаас явах хэрэгтэй шүү дээ. Чиний өхөр энэ төлөө явж яхад бид хоёр явахд яах юм. Ийм нэг ховоо бодсон юм чинь өөртөө үндэснийг сөрүүлдэг байхгүй юу? Тэгээ дээр нь тэр гэхэр мөнгө гэдэг нэг зарагч нөхөр чи яваач та ингэж яхсан чи одоо чи сайр гिचээ тэгээд өхөр мөхрөө алдаад арчаагүй очоо зарга хийгээ тэрийгээ очоо зодоод өгөөд юм аваад тэр хариугаа авах гэж загнаад байгаа шүү дээ. Тэнгүүд хоёул хамтаа явах тэр өөгүй би 3 тэмээн хараас явчихдаг чи. Иймэрхүү тийм арчаагүй явц ус тэлгээтэй тийм хүмүүс зөндөө олон гарч байгаа. Тэгээ дээр нь тэр далиу дэмбэрэл ч юм уу одоо тэр чинь үндсэндээ тухайн нөхцөл байдалд засаж зохицож байгаа болохоос биш тэр үндэсний эрхчлөө тусгаар тогтлооны тухай асуулах бодохгүй шүү дээ. Ялангуяа тэр Атанбаатар Магсаржуй нэг харуулсаад байгаа юм байгаа. Тэр чинь бодит түүх бас 1911 оны 7 сард Монголын хан ван гүнгүүдээс Оросын Баатар цагаан хаан бичсэн цагтлаас иш татаж байгаа юм тэр. Тэр цагтл яасан бэ гэхээр бүр одоо ингэ бодох тэр би бол миний толгойд тийм өдөртлгүүд байсан гэхээр бүр ичмээр харуулсмаар байгаа байхгүй юу. Улс орн байхгүй болоод харийнхан орж ирээд үр зээл
идэгдээд улс оронд одоо заавал зайлшгүй байх хэрэгтэй шинжлэх ухаан, техник, технологи, одоо дид үзэс, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар аль аль нь бүр сурагчгүй байхад нэг улсын өөрийнх нь одоо эзэн байгаа одоо Манж хаттыг эсрэг Оросын цагаанд ямар гомдол гаргаж ийнө өгөхтэр бид нарын өгөх ёстой жил болгон өгөх ёстой цалин мөнлөг өгөхгүй байна. Цаг хугацаанд нь өгөхгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бид нар ингээд цалин мөнлөгөө нэмүүлэх гээд ингээд хэмжээний өргөл өргөдгөө. Одоо нэг албан тушаа галаа нэмүүлээд өргөл өргөсөн хэмжээгээр нэг одоо вангийн одоо юу гэдгийг хан чуулгадуу ингээд тэрүүгээрээ цалин нэмэгдэв юм байна л да. Тэгсэн чинь нөгөө тэр дунд шатны түшмэгдүүд нь болох тэр нөгөө дээш нөгөө өргөх ёстой юм нь авахгүй хүлээж авахгүй. Тэгээд дамжуулахгүй. Тэгээд дамжуулаач гэд гоох тэр хідэн төмөн лан мөнгө нэгтэг. Тэгж бид нарыг охироож ийнэ гэж. Гэхдээ энэ ийм ярьж байгаа хүмүүсээс тэр ийм толгойд ийм өдөрлөг байхад тэр улс орон дөрөөлөг байх үү гэж байна. Тэгээ Атанбаатар гонд чинь дургуутд байгаа шүү дээ. Ийм байна. Бид хэдийгээр харийн дайсантай тусгаар төлөвлөлөд ажиллаж байгаа боловч яг нэг дээрээ бид тэрнээс илүү аюултай юм чонтоо нийлсэн нохоо гэдэг шиг дотоодын элдв бэлангас шуналтай огийн новшин юмнууд их олон байна. Энтэй тэмцэх хэцүү байна. Чамайг цоохранд чамайг хэрвээ ингээ ил гаргаад ингээд энэ тэмцэлд ашиглах юм бол чамайг хорлох хүмүүс олон байгаа. Тэгээд тэр чи далдуур юуаа гэдэг тэр нэг одоо нэг далдуур арай жоохон өөр төвшин тэмцэх арга зам сонгож явуулж байгаа. Энэ хэсэг энэ чинь тэр бас л одоо ч нөхцөл байдал адилхан л байгаа шүү дээ. Тэгэл одоо улс орны эрх ашиг гэхээс илүүгээр одоо өөрийнхөө ашигын төлөө навилгал авч байгаа хэдэн тэр бумаар нь бидний халааснаас зүгээр нүдэн дээр шууд улгайлж байгаа хүмүүс олон л шүү дээ. Одоо чи татвар төлдөг үү? Төлөв байх. Миний өгсөн татвараас хэдийг авсан мэдэхгүй. Хэдэн 100 тэрбумаар нь авчаад байгаа шүү дээ. Тэд нарт ялгаа юу байгаа тэд нар. Тэр нэг Оросын цагаанд бичижсэн тэр нөхдүүдээс ялгаа чанарын үед огт ялгаа байхгүй. Тэр зам таарчаад одоо орилоо шарлаад явж идэг одоо манай зарим хүмүүс тэр хэхэр мөнгөөс ялгаа байхгүй одоо зүгээр дүрсээс олчихсан гар утас барьчихсан жип унцсан л явж